байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 30 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэлтэнд Панда байна. The future belongs to those who believe in the beauty of their dreams. Eleanor Roosevelt. За тэгэхээр өнөөдрийн маань перцепт Eleanor Roosevelt буюу Franklin Roosevelt Америкийн нэгдсэн улсын түүхэн дэх хамгийн удаан төрийн тэргүүн байсан ерөнхийлөгчийн гэргийн хэлсэн үг байна. За тэрээр Америкийн нэрт улс төрч дипломатч байсан бөгөөд 1933-аас 1945 оны хооронд Америкийн нэгдсэн улсын тэргүүн хадагтай байсан хүн юм байна. За түүний хувьд болохоор энэхүү Америкийн нэгдсэн улсын тэргүүн хадагтай гэдэг нь зөвхөн бэлэг тэмдэг бус харин хүний эрх, нийгмийн шударга ёсны төлөө хүчрхэг шийдвэрүүд хүчрхэг нөлөө үзүүлж болох үз тийм утга учиртай зүйл байсан. За тэгэхээр тэр бол тэрээр хүний эрхийн төлөө тэмцэгч. Тэгээд Нүбийн хүний эрхийн комиссийн анхны даргаар ажиллаж байсан юм байна. 1948 онд хүний эрхийн түгээмэл тухагдлалыг гол төслийг боловсруулан батлуулсан байна. За түүний хэлсэн үг болох өнөөдрийн перцепт маань ирээдүй гэдэг нь өөрсдийнхөө мөрөөдлийн сайн сайханд итгэдэг хүмүүст хамааралтай. Ер нь бол нөгөө нэг өөрийнхөө мөрөөдөлд итгэдэг хүмүүс өөрсдийнхөө ирээдүг бүтээж чадна гэсэн нэг тийм жоохон амарчлаад утгыг ингээд задлах юм бол тэгж ойлгож болж байна. Бид нар нөгөө бага байхдаа ер нь их янз янзын ялангуяа бүр үнэхээр том мөрөөдөлтэйсэн. Би ч гэсэн өөрийнхөө багийнхаа мөрөөдлийг олсон тий. Тухайд миний байсан нөхцөл байдал ч юм уу тий. Тиймэрхүү зүйлс бол нэлээд миний мөрөөдөлд нөлөөлж исэн. Тэгээд одоо ерөнхийдөө ингээд тэр яг багын маань мөрөөдөл ингээд миний дотор яг ингээд гарах гээд багаар ингээд наашлаад ер нь ингээд нэг тийм бэжээ те яг ингээд нэг тийм гоё бэлгийн хайрцагын дотор ингээд байгаа сюрприз багын хүүхэд болгонд ер нь ингээд багын мөрөөдөл гэж байдаг гэдэг шиг хідүүлээч гэсэн те том болоод одоо ингээд амьдрал дээр гараад ажил төрлөө ингээд хийгээ явж байгаа хүмүүст тодорхой хэмжээний би ийм юм хийж бүтээх юмсан гэсэн мөрөөдөл бас байгаа. Хэрв та байхгүй гэж бодож ивэл зүгээр марцсан байна. Хідүүлээ эргээ санах хэрэгтэй шүү. Яагаад гэвэл нөгөө нэг бид нарыг одоо юу гэдэг амьдралаа хэрв ингээд уртаас урт ингээ аялал гэд ер нь л бол уртаас урт аялал л та. Гэтэ яг тэр дунд ингээд бид нар үнэхээр зөв замаараа явж гин үү? Хүссэн газараа очиж чадах уу гэдэг асуултын хариулт нь болохоор бидний амьдралд одоо нөгөө гарч ирж байгаа нөгөө нэг чиглэл одоо би яг тийшээ явах хэрэгтэй байна, тийм юм хийх хэрэгтэй байна гэсэн нэг тийм чиглэл буюу юм нэг тийм дотоод луужин гэдэг юм уу та. Би болохоор бидний бага насндаа мөрөөдөж ирсэн нөгөө том мөрөөдлүүд маань бид нарыг яг ингээд том болоод нас биед хүрээд ингээд нэг амьдралаа зохицуулаад явах үед маань бидний дотор ингээд нэг дотоод луужин болж өгдөм болоо гэж ер нь би бол тэгж итгэдэг. Тийм ч учраас бага насны мөрөөдөл үнэхээр чухал. Дээрэс нь нөгөө нэг хүүхдийн сэтгэл зүйн хувьд ч гэсэн бага насндаа үнэхээр ингээд нөгөө мөрөөдөж чадаж байсан хүүхдүүд маань арай илүү нөгөө ирээдүг гэгээлхээр хардаг, ирээдүйд бас итгэл найдвар байдаг. Дээрээс нь
ямар нэг юм байдалд хүнд хэцүү зүйл тулгархад барагтаа бол бууж өгөөд байдгүй тийм сэтгэл зүйтэй хөвгт болж өсдөг. Тийм ч учраас хэрв та үр хүүхэдтэй ээж аав бол хүүхдийнхаа багын мөрөөдлийг хизээж битгий нөгөөний гал дээр ус цацаж унтраадаг шиг унтраагаарай гэж би зөвлөх байна. Мөн дээрээс нь хэрв та багынхаа мөрөөдлийг санахгүй нөгөө нэг өдөр хоног нэг л мэтгэд ингээд урсаад өнгөрсөн юм шиг санагдаж байвал жоохон өөртөө цаг гаргаад хэдүүлээ багтаа юу мөрөөдөж байсан, яг юу хийхийг хүсдэг байсан гэдгээ эргэн нэг санаарай. Заавал нөгөө нэг багтаа мөрөөдөж байсан зүйлдээ одоогийн байдлаар бол хүрэх нь бол тийм яг тэр зүйл рүүгээ гэж чиглээг хүрэх ч юм уу те. Одоо яг юу гэдэг сансрын нисгэгч болмоор байна гэхээр таныг заавал сансрын нисгэгч бол гэж байгаа биш. Гэтэ тухайн үеийнхаа одоо өөрийнхөө хизээж бүтггүй гэжсэн зүйлийг хүртэл мөрөөдөж исэн өөрийнхөө тэр сэтгэл зүйн байдлыг буцааж олж аваад амьдралд арай илүү идэвхтэй, арай илүү зоригтойгоор амьдраасай гэж хүсэж байна. За тэгээд энэ хүртэл сонссон бол доор комент хэсэгт захидал эможиг оруулаарай гэж хүсэх. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлцгээе. Хамт байсан та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.